Сайн байцгаана уу залуусаа, жи бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би макро шимтгийлийн илчилгээний талаар товч тодорхой мэдээлэл өгье гэж бодлоо. Өмнө би макро шимтгийл буюу хоолны гол бүтэц болох нүүрс ус, уурэг тосны талаар товч тодорхой мэдээлэлүүд өгсөн бол энэ удаагийн дугаараар би эднэрийн илчилгээний талаар дахиад ярилцъя гэж бодлоо. 1 г нүүрс ус, 1 г уурэг нь тус тусдаа 4.1 ккал илчлэгтэй байдаг. Харин 1 г тос нь 9.3 ккал илчлэгтэй байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бүхэн ялангуяа үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг авахдаа дотор нь орсон орцоо байнга шалгаж байх хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл одоо энэ ямар ч элдв мороогүй цэвэр байгалийн гаралтай obvious миний өглөө болгон хэлэх зүйл энэ дотор ямар калори орсныг эндээсээ ингээд хараад уншиж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг хэдэн грамыг идвэл зүгээр юм бэ, зөв зохистой юм бэ гэдгийг харж хянахын тулд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд нь жишээлбэл 100 г-д 7 г тос орсон байгаа гэсэн үг. Тэр нь болохоор 1 г тос чинь угаас 9.3 ккалоритой гэхээр ерөнхийдөө барагцаалж бодохын тулд 9 калори гэж бодох юм бол 7-г 9-оор үржихээр 100 г дотроо 63 калори нь тосноос ирж байгаамаа гэсэн үг. Тэгээд 58.7 г нүүрс ус 100 г овёосон дагуулагддаг. Тэгэхээр энийг 4-оор үржихээр 234.8 ккал гарч яваа. Энэ болохоор энэ нүүрс уснаас ирж байгаа гэсэн үг. Үүнээс гадна 100 г овёосон дотор 13.5 г уурэг байгаа. Тэгэхээр 13.5-ыг 4-оор үржихээр 54 ккал гарч ирж байгаа. Тэгэхээр эдгээрхийг хооронд нь нэмэх юм бол 351 ккал гэж гарч ирж байгаа буюу энэ нь энэ хоолны яг одоо илчилэг нь болж хувирч байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ялангуяа өөрсдөө хоолоо бэлтгэхгүйгээр ямар нэгэн үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах юм бол энэ калорийнхаа хэмжээг харж зөв зохистой хоолтонд оруулах хэрэгтэй гэдгийг бас дахин хэлмээр байна л да. Яг тэгээд үүнтэй үүддээд би бас ганц хоёр сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя гэж бодлоо. Та бүхний мэдих одоо яг Монголоос авчирдаг ганц хоёр зүйлүүдийн нэг нь бол одоо миний идэх дуртай jerky гэдэг мах байна. Одоо энэ мах бүтээгдэхүүн хичнээн сайн муу гихдэг талаар ярихгүйгээр зүгээр энэний дахиад макроны илчилгээний талаар ярилцъя л да. Тэгэх юм бол энэ дээр бичээстэй байгаа 100 г бүтээгдэхүүнд 20 г тос орсон байгаа. Тэгээд 40% уурэг орсон байгаа. Өөрөөр хэлбэл 100 г-ных нь 40 г нь уурэг, 20 г тос. Тэгтэл 100 г болохоор 205 ккал илчлэгтэй байна гэж бодож байгаа. Тэгэхээр уг нь яг цаныхаа энэ тоогоор бодох юм бол 20 г тос чинь 180 ккал болно гэсэн үг илчлэгийн хувьд. Үүнээс гадна 40 г уурэг нь 40-ыг 4-оор үржихээр 160 ккал болно. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүн 100 г-да 340 ккал агуулж байгаа. 340 ккалорийн илчлэгтэй гэдэг үг. Гэтэл энд 205 гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ дээр алдаа гарсан байна гэсэн үг. Тэгээд бодохоор ерөнхийдөө бас хэрэглэгчдийнхаа эрх ашигыг бодох юм бол манай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд энэ тал дээр ажиллаад анхаарлаа тавиад үнэхээр зөв мэдээлэлээ хүмүүстэй хүргүүл зүгээр хаа гэж найдаж байна. Тэгээд бас ярих юм бол энэ яг үхрийн мах, энэ болохоор адууны мах. Гэвч хамгийн сонирхолтой нь хоёулангийнх нь илчилгээх тоон яг адилхан. Хоёулаа 19.3% тослогтой. Тэгээд 39.3% уурегтай. Одоо үхрийн махч байсан, адууны махч байсан яг адилхан хэмжээний тос болон уурегтай. Тэгээд калори дээр алдаатай байна. Тэгэхээр энд ямар нэгэн газар нь алдаа гарсан байна. Дараагийн бүтээгдэхүүнээ та бүхэндээ харуулъя. Бас нэг сонирхолж авсан бүтээгдэхүүн маань болохоор энэ компанийн хатаасан мах, бас л адилхан jerky гэсэн үг. За энэ мах нь болохоор бүр их сонирхолтой. 100 г-да энэ нь та бүхэн харж байна уу? 103% уурегтай. Тэгээд
100 грамда 4% тослогтой 100 грамда тэгэхээр 100 грамных нь илчлэг нь болохоор 14%. Энэ бол ямар ч үнэхээр яаж бодсон ямар ч утга учиргүй мэдээлэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл 100 грамны 104% гэхээр чинь 100 грамны 104% нь уураг болж хувирч байгаа. Тэгэхээр 100 грамных нь 14% нь илчлэг гэхээр тэгээ дээрэс нь 100 грамных нь 21% нь давс буюу натрий. Тэгэхээр энэ дотор 100 грамм дотор 100 грамм 104 грамм уураг 20 грамм давс багтна гэж яаж болохгүй гэсэн. Энэ бол маш том алдаатай бүтээгдэхүүн. Ингээд бодохоор ялангуяа Монголын хүнсний үйлдвэрүүдэд хандаад хэлэхэд та бүхэн эрхлэгчдийнхээ эрх ашигыг бодоод ядаж энэ бүтээгдэхүүнийхээ nutrition facts одоо яг 100 грамд нь хэдэн килокалоритой байд юм бэ? Тэр 100 грамд нь яг хэдэн грамм нүүрс орсон юм бэ? Хэдэн грамм уураг орсон юм бэ? Хэдэн грамм тос орсон юм бэ гэдгээ зөвөр үннээр нь үнэн бодитоор нь тавил хин хиндээ их тос болох байхаа гэж бодож байна. Ялангуяа энэ бүхнийг худалдан авч байгаа хүнийг нэг талаар буруу мэдээлэлээр хангах биш. Нөгөө талаараа ямиг яг байгаагаар нь дүрсэлж гаргаж ивэл зүгээр хаа гэж тэр үгнээс энэ видео хийлээ. За тэгэхээр та бүхэндээ хандаад хэлэхэд өмнө хийсэн хамтаа формд орцгой цуврал видеонд оруулснаар та бүхэн өөрсдийнхөө хэрэгтэй калорийн хэмжээг тооцож аваад тэрнийг яг юунаас олж идэж байгаа гэдгийг энэс ингээд бүх хэлж байгаа юмнасаа уншаад байвал зүгээрээ гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ видеоны доор та бүхэн комментэд яг энэтэй адилхан ямар нэгэн том маш том буруу алдаатай тийм nutrition facts-ны бүтээгдэхүүнүүд таны гарт олдох юм бол зургийг оруулаарай. Бас тэгээд энэ видеог share хийгээрэй. Тэгээ бүгдээрээ ерөнхийдөө ийм хүнснийхээ компаниудыг бас сайжруулахын тулд тэгээд эднэрт энэ буруу мэдээлэл өгч болохгүй гэдэг талаар анхаарлын тавихын тулд бүгдээрээ цугтаа хичээе гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За амжилт.